намайг Адиатын Амар баяр гэдэг. Адиабатын Амар баяр. Амар баяр. Энэ дөнгөж нэгдэнгүүт энэ их утаа бүхий Мөнтэй. зурагч ямар очиртэй. Яг чи энэ утаанд их дуртай юм уу? За энэ болохоор юу юм Улаанбаатар хотыг одоо энерги эрчим хүчний алдагдлын нүдээр харсан юм зураг баг. Одоо өнгөөр тодорхойлогдож байна уу? Энэ улаан өнгө нь болохоор ингээд дулаан одоо хаагуур алдагдж байгааг илэрхийлж байгаа. Хөх өнгө нь болохоор ингээд хүйтэн байгааг илэрхийлж байгаа. Тэгээд окторгуу бол хасах 50 40 градус энэ хасах хамгийн доотлолт энэ хасах 50 градус гэж байна. Энэ бол окторгуугаас захиргаан зургийн зөндлөгөө ирэхгүй гэдэг утгаараа юм градустай. За тэгээд хамгийн бүлээн цэг нь хасах 16 градус. Энэ их хүйтэн нөхцөл авсан зураг л да. Тэгээд зайсан толгой дээр гарч байгаад Улаанбаатарын иргэддээ хаагуур дулаан алдж байгааг харуулна таниулъя гэсэн үднээс дарсан зураг. Тэр бүхэлдээ дулаан алдж шин. Тийм бид нар одоо ийм эрчим хүчний үрлэгэн байдлаар амьдарч байгаа. Одоо энэ би хэрвээ энэ цонхороо дулаан алдж байгаа бол энэ ягаан өнгөнд би тус нэмэр болж байна тийм үү? Тэгнь. Тий. Одоо ингээд цонхонууд шилэн гадаргуугаар бол тийм дулаан илүү алддаг. Тийм учраас одоо энэ байшингуудын цонхнууд ч гэсэн тийм илүү дулаан өнгөтэй юу энерги эрчим хүч хамгийн их алдж байна. Сүүлийн үед шилэн цамхаг байшингууд их баригдаж байна тийм. Энэ чинь энгийн байшингаас хэд дахин их энерги эрчим хүч алдж идэг. Энергийн мангас гэж хэлж байна. Чи яагаад ингэж ийм утаанд сонирхоод ингэж энэ утааг энэ алдагдлыг сонирхоод идэг юм бэ? Яг уу би бол одоо Япон улсад инженер мэргэжлэр сураад ирсэн. Одоо их сургууль багшилж байгаа. Тэгээд инженер хүн бол ийм асуудал дунд ингээд асуудлыг шийдэхгүйгээр байгаад байх бол үнэхээр хэцүү. Байж чаддгүй. Байж чадахгүй. Зог тусан шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгээд энэ чи яах вэ гэд өөрийн мэргэжлийн биш чиглэл байсан ч гэсэн тэрийг суралцаад тэрний цаана гараад шийдлийг хайж тэгээд хөөцөлдөн л дөө. 2010 онд Японд сурж ажиллаж байгаад ирснээс хойш их сургууль багшлангаа оюутнуудтайгаа хамт энэ утааг бууруулах, орчны бохирдлоос салах аргыг хайж хамтдаа бодож тэгээд олон нийтэд ойлгуулах юм ажлуудыг хийж явж байна. За ямар сургууль төгссөн? Хаана ямар сургууль төгссөн? За би Токиогийн хөдөө аж ахуй техник технологийн их сургуульд энэ дээр яг Facebook дээр уулан байгаа. 2006 онд докторийн зэрэг хамгаалж ирсэн. За миний судалгааны ажлын сэдэв болохоор хураа бүс нутагтах нарны зайн технологийн хэрэглээ гэсэн сэдэв. Монгол дахь нарны зай гэсэн үг шүү. За тийм. Ерөөсөө шууд инженер ярих юм бол. Инженер Монголын нарны зай. Монголд нарны зай яаж ажиллаж болох уу? Тийм үү? Тий. Би бол анх 95 онд Японы одоо Монголд дэлгэрээд байгаа Косен гэдэг коллеж, техникийн үндэсний коллежид анх автомат удирдлагын суралцахаар анх явж исэн. Автомат удирдлага. Тий, автомат удирдлага. За. Электроникийн удирдлага гэсэн үг шүү дээ. Тийм чиглэлээр сурахаар анх яваад тэгээд дэвшин суралцаад энэ Токиогийн хөдөө аж ахуй ба техник технологийн сургуулийг дүүргэсэн гэсэн үг. Тийм байна. Сэдвүн. Диплом. Яг уу автомат удирдлагаар бол коллежид Косонд байхдаа бол ийм антен буюу би ягаад антеныг жишээлбэл сонгосон бэ гэвэл Монголд хэрэгтэй л технологи юу вэ гэдгийг байнга бодож ирсэн. Жишээлбэл 95 онд очсноос хойш Монголд дөнгөж гар утас дэлгэрч ирсэн. Японд PHS гэдэг жижиг одоо утас их жижигрээд хүмүүс утсаа барьчаад Японч ингээд утастайгаа тонголцож тэрэндээ дасахгүй утсаар ярьж дасахгүй тийм үе байсан. Тэгээд Монголд бол манай их орон бол өргөн удам нутагтай учраас ийм гар утасны технологи, утасгүй технологи бол хэрэгтэй учраас би ер нь антеныг жоохон судлаа гэдэг. Тухайн үед бол антен судалж байсан. Тэгээд явж яснаа их сургууль орохдоо бол бас энерги эрчим хүч гэж чухал асуудал байна. Нарны зай гэж байна. Энэ алийн сонгох уу, алийн сонгох уу гэж хэрэгэлдэж байсан тухайн үед. Тийм тэгээд юу Косныхоо багшийн зөвлөгөөгөөр энэ Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд Японд одоо нарны зайн технологийн 1 номер багш Курокава Коске гэж багш байна. Чи энэ лабораторийг очиж танилцаач гэж надад санал болгосон. Би очиж нарны зай. Тэгсэн шууд л
би Монголын говьд нарны зайны судалгаа чамайг ирэх юм бол хийн шүү гэж санал тавьсан. Тэгээд миний амьдрал энд ерөөсөө тэг гар утас интернет биш энерги эрчим хүч, нарны зай, сэргийгт эрчим хүч ингээд сул авчиж байгаа. Чи ихлээр тэр антиныг маш их сонирхож ирсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Долгионы. Ягаад гэвэл Монголд гар утсыг дэлгэрүүлэх юм бол тэ ингээд одоо ч дэлгэрчлээ л дээ тий. Тухайн үедээ бол их л чухал хэрэгтэй. Биш нэлээд урт антин сугалж ярьдаг байсан. Тий. Одоо нэлээд хүнд байдаг гэсэн шүү дээ тий. Тэр сайхан тий хүн зохиод унгаж байгаа. Тийм үү. Тэгэхээр чин инженер. Тийм. Тэгээд инженер техникийн ухааны доктор хүртэл нь яваад одоо юу гэдэг анх бол нэг сайн инженер болж ирэх гэж бодсон. Тэгэл цаашаа сурж яваа судалгаа хийгээд төдлөө судлаач болсон л доо.